За тэгэхээр одооноос 1-7 хоногийн өмнө ерөөхдөө бол клубийнхантайгаа гадуур яваал хичээлээчдэж хүйгээл. За хичээлээ нэг хийгээгүй л дээ. Гэтэ ер нь бол төлөвлөсөн юм айгүй ихтэй амар гадуур чөлөөтэй орж гараал. Ер нь айгүй гоё яасан ахгүй юу. Тэгсэн нэг өглөө унтаалс ирсэн чинь Монголд коронавирус дэгдээл. Тэгэл дотор байрнаас гарах хэрэггүй болоод шууд тэр дороо. Тэг ингээд дотор байрандаа ингээл бөөндөө эдний 200 идэх хүүхд ингээд гатсан байт юм аа. Гэр нь бид бүгд бөөнөрөл гатсан байт юм да. Ингээд хөл хорионд орсноос хойш 4 дахь хоног дээрээ явж байна. Гэхдээ яах вэ? Дотор байрныхандагаа тэгэл зарим нэг юм илүү дотн танилцуулаа. Зарим нэгэнтэй тэгэл бөөнөрөө маазраал. Гэтэ бүр нэгч амар сүртэй ингээ би нах өрөө нэгч орж гарахгүй л байгаа л та. Угаас тэгж болохгүй. Дэгээ сайн байрал. Өдрөө болгон эмч ирж үзлэг хийн, шалгана. Тэгээ 30 минут тутамд эсвэл цаг тутамд агаар сэлгэлт хийн. Тэгээ одоо энд харагдчихэж шít. Одоо яг цэвэрлэгээсэн юм уу нэрээ бичээ цаг ингээ хуваартай. Давхраас айл болохгүй, өрөөсч болохгүй. Тэгээ энэ амар хөөрхөн за. Дотор байрны бүх хүүхдүүд өөр тэгсэн юм тогтоотой болсон заяа. Айгу өөрхөн. Тэгээ ингээд энэ тогтоон дотор нь хэн хүссэн ингээ хүссэн захиагаа ингээ хийж болно. Одоо тэр хүүхд хэлмээр байгаа ч юм уу уран зориг өгмөр хаа. Хүссэн захиагаа ингээ хийж болно. Айгу өөрхөн. Ингээл дотор байрны бүх хүүхдүүд ингээ давхар болгонд ингээ хөөрхөн тогтоо наац энэ дэр захиа бичээд би дэ уран өгөл. Жишээ нь энийг харал та хай стресс зэж болохгүй шүү гэл. Хөөрхөн. Тэгэл энэ захиан дотор нь ингээл бүгд тогтоогоо ингээ янз бүрээр ингээ хөөрхөн чимгэлцэн. Гах би дэдэм болоо сэтгэлээ урмаар дэмжээлээ. Тэгэхээр юу хараад байгаа хонгороо? Тэгээд жур тэгээд шалны жур тэгээд энэ шалны алчур юм уу? Тэгээ ингээд өрөө олгонд өгч байгаа юм уу? За. Bye. Тэгэл иймэрхүү байдлаар сургуулаас, улсаас ер нь бол ингээл хангамжийн материал, тусламж дээр баг ирж байгаа. Тэг коридороор ер нь бол өрөөнөөсөө гарлаад бол бүгд ингээл масктайгаа. Тэгэл бөөнөрөө хоол молоо хийгээл, хичээлээ хийгээл ингээл явжлаа юм дөө. Гинтл хөл хорионд ороод ерөөсөө гарах хэрэггүй болцоо болохоор бас нөгөө хүнсний дутагдaltaй ерөөсөө байхгүй байгаа өрөөнүүдс айгүй их харагдчихжээ. Тэгэл одоо бид хийж нэг хүүхэд гарсан ч нэг өрөөнөөс нэг хүүхэд гарсан ч ихтэй нэг цаг л гарна. Тэгээ нэг цагийн хугацаанд гарч болохгүй урхан газартай нэг нь имээ сан хүнсний дэлгүүр тэгээд энд ойрхон байдаг номингийн нэг салбар. Тэгээ энэ 3-аас өөр газарлах орчлохгүй. Тэгээ жишээ нь нэг хүүхэд түрүүн ийм арт ороод пицца авч байгаа хгүй юу. Тэгээ тэр нь баригдаад тэгээ 10 хоног гарах хэрэгтэй асуулт ч юм уу. Ер нь бол айгүй хатуу хөл хоройтой. Одоо л бүр зүйлдэ гаргахаач болсон. Өнөөдрөөс эхлээд ер нь бол ингээд ерөөсөө огт гарахгүй гэсэн. Тэгэл хичээлээ хийгээл тоглол өрөөндөө байж ин дөө ер. Маа юу жаа. Сайн морлоотой тоглоо. Тоглоо. За тэгэхээр ер нь бол Моюсын 2 дугаар дотор ярин дээр бол яг иймэрхүү одоо нэг өдөр ч юм уу ер нь бол иймэрхүү байдалтай байгаа. Бид нэр ер нь бол оюутнууд 2 дугаар байрны оюутнууд болохоор тэгээ ер нь дэгээ сайн бариад өрөөнөөсөө нэг гарахгүй гарсан ш нэг маск гэдрээ сайн зүгэл дэгээ сайн барьж ийл тэгэл болох л ах гайгүй. Тэгээд угаасаа карантин ер нь л цаашдаа жоохон сунгагдах бах, жоохон ч нэлээд сунгагдах бах гэж бодож ин гэтээ яг яах нь орон нутгаар буцаахгүй байх гэж бодож байгаа гэтээ яах ч юм битггүй дотор яриндаа л дуусгах ер нь тэгж бодож байгаа. За тэгэл тиймэрхүү энэ дөө. Тэгэл бөөнөрө маска сайн зүгэл гэрээс битээ гараарай. Bye.